Hi, Баби байна. За хэдүүлээ ингээд сууж байгаа тэг гоё ингээд туршлагаасаа хуваалцаад ярьдаг бичлэг хийгээгүй баг зэрэг утсан байна. За тэгээ би өнөөдөр та хэдтэйгээ арьс арчилгаан дээр хүмүүсийн түгээмэл гаргаж байгаа 10 алдааг одоо өөрийнхөө өнцгөөс ярихаар бэлдсэн. За энэ сэдвийг сонгож авсан гол шалтгаан бол бид нар өөрсдөө ч мэдгүй анзаарахгүйгаасаа болоод арьсныхаа одоо эрүүл байдлыг нь бас ингээд гоё орчин нөхцөлийг нь өөрсдөө ингээд сүйтгээд байдаг. Бидний арьсчин өөрөө бидний биен дээр бүр хамгийн том эд эрхтэн. За тэгмүү зүрх яаж ингээд цохилох уу, зүрх яаж ингээд цусыг ийшээ тийшээ ингээд тараах уу гэдгийг тэр ажлаа ингээд мэдээд өөрөө хийдэг шиг бидний арьс ч гэсэн өөрийгөө яаж шинжлэх үү, өөрийгөө яаж хамгаалах уу, өгцөн арьсаа яаж буулгах уу тэр болгоныг өөрөө мэдээд ингээд хийж идэг. Тэнгүүд бидний хийх ёстой одоо өдөр тутамдаа хийх ёстой гол зүйл нь тэр арьсны өөрийнх нь хийж байгаа ажлыг хийхэд маш таатай нөхцөлийг бүрдүүлээд арьсаа бас ингээ гаднаас нь чийгшүүлэх гэдэг юм. Энэ хоёрлог үндсэн юм бидний үүрэг. Тэнгүүт бид нар өөрсдөө нөгөө арьсандаа итгэхгүй гаднаас нь ингээл байж болох бүх ингээл юмнуудыг амар ингээд ширүүн агрессив хийгээл те. Тэр нь өөрөө бидний арьсыг маш их хэмтэж идэг. Тийм болохоор ерөн бол энэ сэдвээр ярилцаад өөр дээр ямар нэгэн алдаа байна уугүй юу гэдгийг мэдээд одооноос тэр ингээ хабит тэр зуршлуудаа засчих хэрэгтэй. Нүүр гарын альчуураар нүрээ арчих. Тэр бол бүр ингээд маш буруу. За нүүр гарын альчуур яагаад буруу гэхлээр хичнээн хэдүүлээ 1000 тэрийг ингээ угаасан ч гэсэн тэр ингээд 0 өрөөнд байгаа жоох юм чихтэй тэ ингээд ням бактери үрчгээд таатай орчинд байгаа болохоор өчигдөр нь угаасан ч маргааш нь ингээд тэр 100% зэрхэн гэдэгт ерөн бол баталгаа өгөхөд айгүй хэцүү. Тэгээ угаасаа ерөн сүүлийн үед бүх скин кэр тэр эксперт хүмүүс те нүүр гарын альчуураар битгий ингээд нүрээ арч энэ чинь ингээд цаана айгүй их ингээд ням бактери агуулсан байдаг. Арьсан дээр ч үүсээгүй байгаа тэр алдаа асуудлуудыг те нүүрэн дээрээ ингэж нүүр гарын тэр дааван альчуураар нүрээ арснаас болоод үүсэх байна гэд айгүй их ярьж байгаа. Тэгэхээр та хэд маань нүүр гарын альчуураар нүрээ угаасныхаа дараа нүрээ арчдаг бол тэрийг яг одооноос зогсоох хэрэгтэй. Би бол бүр өсвөр наснаасаа л нүрээ юусээ тэгж нүүр гарын альчуураар арчдаг байсан. Зөвхөн гараа нүүр гарын альчуураар арчин за хүзүүгээ бас ингээд арчин ус ингээд гоочсон байв л те. Тэгэхээр хэдүүлээ нүүр гараа угаасныхаа дараа нүүр гарын альчуураар нүрээ арчих биш. Нэг бол маш гоё зөөлхөн cotton pads хэрэглэх, хөвөн хэрэглэх нүрийн хөвөө. Эсвэл зүгээр ингээд гатаачих хэрэгтэй усыг нь. Би бол байнга ихэнхдээ хатаадаг. Шууд ингээд нүрээ угаасныхаа дараа шүдээ угаана. Тэгээ шүдээ угааж байгаа хоорондоос ингээд нүрний нөгөө ус нь хатчихдаг. Тэгээ араас нь шууд скин кэр энтрээ хийгээд эхэлчихдэг. За дараагийн алдаа бол нүүрэндээ саяны альчуурт айгу төстөө. Нүүрэндээ хитрхи их гуйжуулалт хийх гээд бас cotton pads-ыг хэтрүүлэн хэрэглэх. Тэр бас бүр маш буруу. За хэдүүл ингээл мейкапаа гоё хийхин тулд нөгөө нэг хөнгөө ингэж төөнрөөрөө cotton pads дээр шингээж байгаа ингээ арчдаг штеп. Тэгэнгүүт зарим хүмүүс тэрэндээ ингээд жоохон ягаад аддикт болоод те нүрээ бүр л гоё гөлчгөр ингээд ямар ч өвгцэн арьсгүй болох гээд cotton pads-а хитрхи хүчтэй ингэж дарж ингээ хэрэглэх. За эсвэл бүр ингээд нэг удаа cotton pads-аар явангуудаа бүр дахиад нэг ингэж төөнрөөр авч байгаа л дахиад ингээд cotton pads-аар арчаал те. Ер нь тэр хэтрүүлэн хэрэглээ тухайн үедээ ингээд арьсыг маш гоё гөлчгөр болгож байгаа ч гэсэн тэр нь бидний ингээд арьсны ингээд хэрэгтэй хэсгүүдийг нь бүр ингээд хуулаад хүчээр хуулаад ч юм уу арьсны барьерийг гэмтэх маш том одоо нөхцөлийг үүсгдэг. Тэгэхээр таад маань cotton pads хэрэглэхдээ маш зөөлхөн хэрэглэх. За бас cotton pads-аас сонгохдоо аль болох чанартай юм одоо бүндгэр юм гадаргуутай биш үү тийм чигэд тийм cotton pads сонгох хэрэгтэй. За бас яг энэ cotton pads-тай ижилхэн toner pads бас гоё штэ хэдүүл ингээл хэрэглээл арьс гоё гөлчөөгөөл тэгэл дээр нь тавьж маск болгоол те. Бас toner pads-ыг бас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Toner pads-а өглөө ингээд арьс арчилгаан дээр хэрэглээд нүрээ бутгаас өмнө ингээд өнгөн гуйжуулалт хийгээд түрхсэн бол оройн хэрэглэхгүй гэдэг ч юм уу те. Ер нь бол яг тэр pads-ын хэрэглээ хэтрүүл бидний арьсны барьерыг гэмтэх гэдэг болохоор тэрийг бас ер нь маш анзаарахтай хэрэглэх хэрэгтэй. За дараагийн алдаа болохоор миний нүүр тослогдоод байна. Тийм учраас тос төрөхгүй гэд тэр бол бүр маш том алдаа. Яагаад вэ гэхлээр нүүр тослогдож гэдэг чинь арьс чинь ер нь бол жоохон баланс нь алдагдсан байна гэсэн үг. Эсвэл угаасаа төрөлхийн нөгөө тослог арьстай хүмүүс байдаг шүү дээ. Тэгэнгүүт
хэдүүлээ тэр тослог ялгараад байна гэж юусоо чийгшүүлэгч тос төрөхгүй байвал тэр тослог нь бүр их ялгарч бүр их асуудлуудыг үүснэ. Яагаад тэгэхээр юусоо хүний чийгшил өгөхгүй байна гэдэг чинь арьс өөрийгөө чийггүй байна гэд бүр их тос ялгаруулад өөрийгөө ингээд чийгшүүлэх ажлыг бүр их ингээд хийгээд эхэлдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэдүүлээ тослог хэсгүүд дээрээ мөн ялгаагүй чийгшүүлэх бүтээгдэхүүнээ хүрхэн. За тэгтээ comedogenic level гэж би бас өмнөх нэг юм бичлэгэн дээрээ ярьж байсан. Ямар нэгэн нүүрний нөхсөв бөглөх тийм орц найрлага ороогүй маш гоё хөнгөн бүтцтэй. Гэтэ гүний чийг өгдөг тосыг сонгоод өөрийнхөө нүүрний тослог хэсгүүдийг маш гоё чийгшүүлээд өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдүүлээ бүр баларна гэсэн. Тэгэхээр хэрвээ тослогтоод ингээд тосоо хориод байгаа бол тэр маш буруу шүү. За дараагийн алдаа болохоор дэрнийхээ уутыг тогтмол солихгүй байх. За энэ бол алдаа гэдэг нь угаасаа ойлгомжтой тийм. Дэрнийхээ уутыг солихгүй байгаад тэгээд тэр дэр нь бас ингээд даван материалтай байвал тэнд бас ингээд ням бактери үржих маш их боломжтой орчин бас бүрдэж байгаа гэсэн үг. Яагаад гэвэл ингээд бидний өвснээс ингээд тослог ялгардаг. Нүүрнээс ингээд тослог ялгардаг. Тэнгүүт хэдүүл ингээд дор хаяж ингээд 8 цаг тийм тэр дэрийг дэрлээд унтж байгаа. Ингээд юу юм бол унтахтаа ингээд янз л болно шүү дээ. Шууд ингээд дээшээ хараад бүхүү шүнж унтдаг хүн ерөн ховор. Тэгэхээр тэрнийхээ уутыг тогтмол солихгүй бол тэр нь бас бидний арьсанд маш томоор төлөө үзүүлнэ. Төрөв төлөө. За тэгээд би бас та хэдэд ерөн силкэн бидний давуу ашиглаарай гэж зөвлөнө. Нэм бактери үржих нь бага. За нэмээд бас нөгөө нэг сэлэх чинь жоох юм бүтэн байдаг болохоор нүур ингээ хит ингээд халуун оргилбоо гэх юм уу. Нүрийг ингээд бас ингээ хүзүүн мүзүүн хөвчээд байдаг хүмүүс байвал дааван биш юм силкэн дэрний ут солиод үзэх хэрэгтэй. Хаад маань дэрнийхээ утыг бас юм силкэн дэрний ут сонгоод үзээрэй. Арьсан дээр бас нөгөө өвчлөлийн үүсгээс бас сэргийлдэг. Тэр өөрөөр бол айгүй олон давуу талтай байгаад байгаа. Тэгээ силкэн утаа ч гэсэн маш сайн тогтмол солих хэрэгтэй. Дор хаяж 3 хоногт нэг удаа заавал дэрнийхээ утыг солих хэрэгтэй. За дараагийн хамгийн түгээмэл алдаа болохоор буцаар ярихдаа бүр ингэж нүүрэнд ингэ нааж ярихгүй. Ингээд наагаад. Тэнгүүд зарим ингээд нэг юм судалгаа байгаа байхгүй юу? Тэр судалгаан дээр утасныхаа дэлгэцийг цэвэрлээгүй үед барыг нөгөө нойлын суултур шиг тийм их нэм бактери ингээд утасны дээр байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ утсаар ярьж байгаа бол аль болох ингээд нүүрэндээ наахгүй ингэж холоос ингэж ярих. Эсвэл бүр зүгээр ингэж хөвч мөхөвчтэй хэрэглэдэг ч юм уу те. Уцаа ямар ч байсан нүүрэндээ наахгүй байх. За бас ингээл уцаа оролцож байгаад тэр гараараа те. Ер нь л гараа яг өмнө нь хэдхэн минутын өмнө угаах үйл бол гараараа нүүрэндээ ерөөсөө хүрээд ирэхгүй. Бидний гарн дээр бас ингээд янз бүрийн маш их юм бактери юм вирусууд байгаа. Тэгэхээр уцаа нүүрэндээ нааж ярьдаг. Утсаа оролцсон гараараа нүүрэндээ хүрдэг. За гараа ер нь л угаахаагүй бүх үедээ нүүрэндээ хүрдэг. Энэ бол бүр маш том алдаа. Тэгэхээр таад маань ийм habitтай бол утсаа ингэж нүүрэндээ хүрэхгүй ингэж ярьж сурах. За бас гараа байнга цэвэрхэн байл. За дараагийн бас нэг алдаа байна. Тэр нь болохоор нүрээ хитрхи их цэвэрлэх. Зарим тохиолдолд ингээд батг гарахгүй байж байгаа батг гарсан ч юм уу тийм үед жоохон хүмүүс цочирдоод стресстэй газ л ингээ алга болох гол айгүй их цэвэрлээл айгүй их ингээл юм хэрэглээл тэгээд байдаг. Тэр бас ер нь маш буруу. Нүрийг ерөөсөө өглөөдөө угаан за угаахтаа заримдаа нөгөө хитрхи тослог байгаад байвал фөмөр угаан хөөсөн цэвэрлэгчээр угаан заримдаа зүгээр л усаар ингээд шавшчих хэрэгтэй. Тэгээ оройдоо болохоор нөгөө дабл клинс ингээ хийдэг. Ийм л хоёр цэвэрлээ. Тэнгүү зарим хүмүүс хурдан тэр арсныхаа асуудлыг шийдгээд те өдөрт нүрээ бүр ингээд 2-оос дээш удаа угаах. За угаахтаа бас бүр нэг хөөсөн цэвэрлэгч энтрээ 5-10 бүр 15 минут ч юм уу те айгу удаан ингээд байлгаж байлгадаг. Тэр болоос маш буруу. Ягаад бичлэгнийхаа өмнө хэлсэнчлэн бидний арьс бол маш ухаантай. Энэ дээр байх ёстой байх ёсгүй гэдэг юмнууд байна. Тэнгүүд байх ёстой байх ёсгүйг нь тэр хөөсөн цэвэрлэгч ялгаж чадахгүй. Тэгэхээр хэдүүлээ хитрхи их цэвэрлээд хитрхи удаан цэвэрлэхээр байх ёстой тэр одоо юмнуудыг нь бас ингээд давхар ингээд цэвэрлээд арчиж байгаа. Тэгэхээр энэ бол бас маш буруу. Арьсандаа өөрийнх нь ажлыг хийхэд зүгээр л таатаа нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй болохоос бид нэр тэнд байгаа бүх юмыг нь дур мэдээд ингээд арилгаад байж болохгүй. Тэгэхээр ийм агрессив цэвэрлэгээ ойрын үед хийж байгаа ерөн хийдэг бол энийгээ бас одооноос зогсоох хэрэгтэй. Дараагийн алдаа бол нөгөө актив орц найрлагуудыг нэг дор маш олноор нь зэрэг хэрэглэх.
Энэ бол бас маш буруу. Би нөгөөдөө ингээд BHA хэрэглэж үзлээ л та анхудаа. Тэгэл BHA-гээ хэрэглээл өглөө нүрээ угаасан ч амар гой гүлгөр болсон. Тэгэхээр нь 7 хоногт 2 моёр хэрэглэх ёстой юмыг би ингээл 3 хаяа хэрэглэж байгаа хгүй. Тэгсэн чинь шууд ингээл арсан дээр асуудал үүсэл юу нөгөөнийг байсан батган арилгах бүр их батгатаа болоод улаалт үүсээд амар их асуудлууд ингээд дагаж орж ирсэн. Тэгэл тэрийг хэрэглээл гайгүй болж байгаа л бас ретинол гэдэг гоё юм сонсоод тэрийгээ бас давхар хэрэглэсэн чинь тэнгуут миний нөгөө нэмгэн ийм арьс чинь нөгөө хоёрыгоо дийлэхгүй тэг бүр их ингээд асуудлыг арсан дээр үүсгэж байгаа хгүй. Тэгэхээр та хэд мэн тийм актив урт найрлагууд хүчтэй тийм урт найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол арьсандаа цаг өгөөд маш багаар эхлээд хэрэглэх бас зэрэг ерөөсөө хэрэглэхгүй байх. Бүр бас яг өмнө бишгийнхаа урд хийсэн шиг бидний үүрэг бол ерөөсөө ийм хөнгөн цэвэрлэгээ тогтмол хийгээд маш сайн чиш үлдтэл арьсан дээр өгөх. Зарим хүмүүс бүр ингээд арьсан шууд ингээл реакцлал ямар нэг юм болоод байхад нөгөө бүтээгдэхүүндээ итгээл бүтээгдэхүүний ингээл түрхсээр байгаа л тэр асуудлаа бүр их ингээд томруулаад байгаа юм шиг харагддаг. Одоо бүтээгдэхүүнээсээ болж чадахгүй гэх юм уу? Ямар нэгэн байдлаар арьс чинь реакцлаад улаах, батгах, эсвэл хуур хайших ч юм уу тиймэрхүү асуудлууд үүсэл ирвэл тэр бүтээгдэхүүнийг тэр доорн зогсоох хэрэгтэй. Бас яг юунаас болоод байгааг нь тэр доорн ингээ олж мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол арьсаа мэдрэхгүй ингээл тэр бүтээгдэхүүнийг илүү их хэрэглэснээрээ бидгээд илүү их тэр асуудлыг улам л ингээ томруулад байдаг. Тэгэхээр та хэд маань ямар нэгэн реакц үзүүлсэн л бол шууд тэр бүтээгдэхүүнийг болоод солиод учир шалтгааныг олоод зогсоох хэрэгтэй. Хитрхи их гоо сайхны бүтээгдэхүүнийг одоо хэрэглэх гэх юм уу? Нэг рутин нь бүр ингээд 10 бүтээгдэхүүнтэй тэр бол бүр ингээд хитрхи too much өдөр болгон тийм их бүтээгдэхүүнийг бас арьсан дээрээ яана гэдэг чинь ингээд цаг хэрэгтэй. Цан нэмээд яг тэр олон бүтээгдэхүүн хоорондоо ингээд харшилтгүй байхыг олох бас амар хэцүү. Хэцүүгээсээ гадна ерөн л ингээд бидний арьс өөр амар ухаалаг болохоор хэдүүл ерөөсөө л тэр гаднаасаа хийж байгаа арчилгаа болон цэвэрлэгээгээ маш гоё минимал байлгаад айгүй зөв бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэх хэрэгтэй. Бидний арьс ингээд өөрөө ингээд шингээх одоо чадал гэх юм уу. Ингээд бүтээгдэхүүнийг ингээд шингээх бас одоо тийм хэмжээ хязгаар гэж бас байгаа. Тэмүүт ингээд 10 бүтээгдэхүүнийг зэрэг түрхэнгүүт тодорхой яг тэр ихний 1 2 3-ыг нь арьс шингээж аваад үлдсэн тэр сүүлийн 10 дахь бүтээгдэхүүн нь ерөөсөө л зүгээр ингээд арьсны гадна үлдээл хаа нэгтээ ингээд арчигдаад үлддэг ч юм уу те. Одоо мөнгө санхүүгээ зарцуулаад авсан бүтээгдэхүүн ингээд үр дүнгээ үзэж чадахгүй байх. Тийм нөхцөл байдлыг бас үүсэх боломжтой. Тэгэхээр та хэд маань аль болох ерөн минимал байхыг хичээгээрэй. Гэтэ яг хөө зарим хүмүүс шаардлагаар олон бүтээгдэхүүн хэрэглэж болно. Хүн болгон ерөнхийдөө олон бүтээгдэхүүн олон стептэй скин кэр рутин хийх шаардлагагүй гэсэн. За хамгийн сүүлийн алдаа бол өдөр болгон батхан зориулсан бүтээгдэхүүн хэрэглэх. Хэдүүлээ одоо ингээл арьсан дээр ямар нэгэн асуудал үүсэл батг гарангуут нь яар сандраал ингээл жоох стресстэй л батганы тонер, батганы ампул, батганы серум, батганы тос гэл ингээл амар их тийм батхан зориулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг. За хэрэглэхдээ бас зөвхөн зэрэг хэсэгтэй биш бүхэл нүүрэндээ тэр бүтээгдэхүүнийг хэрэглэдэг юм уу те. Тэр нь эсрэгээрээ одоо нөгөө юун батгыг яах бусад эрүүл байсан хэсгийг маань дэмтээгээд бас нөгөө батгандаа яг очиж үйлчлэхдээ 100% ингээд үр дүн өгч гин үү гэдэг бас юм асуултын тэмдгүүд байдаг те. Тэгэхээр хэдүүлээ тиймэрхүү асуудал үүссэн батг гарсан үед аль болох скин кэр рутинээс симпл байлгаад нэмдэг нь ерөөсөө тэгж айц сандрахгүйгээр бараа сэтгэл санаагаа ингээд 50 байлгаж байхад бидний арьс бараг өөрөө тэр батгыг эмчлэх өөрийгөө ингээд эдгэх тийм ажлуудыг ингээд айгуу сайн ингээд хийн. Тэгэхээр тэр ажлыг маш сайн хийхэд таатай орчныг бүрдүүлээд арьсаа ерөөсөө гадна талаас нь гэмтээхгүй байх хэрэгтэй. Одоо миний хувьд жишээ нь би ингээ ганц азалик асеттай батг гарсан үе зөвхөн батг гарсан хэсэг дээр эрүүн дээрээ ч юм уу те батг гарсан бол тэр хэсэг дээр азалик асетад хүрэхэд бусад хэсгээрээ бусад нөгөө ингээл скин кэр рутин ингээ хийгээд явж идэг. Тэгэхээр та хэд маань өдөр болгон батхан зориулсан бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол тэрийгээ яг одооноос зогсоогоод арьсаа маш сайн итрээрээ. За ингээд хэдүүлээ өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Та хэдэд маань таалагдсан бол лайк and subscribe дарж намайг дэмжээрэй. Баяртай.